Бүгдээрэнд нь өглөөний мэд хүргэе. За өнөөдөр одоо өглөөний 5:30-40 болж байна. За бид нар хамтдаа Сэлэнг рүү явхаар болсон байгаа. За тэгээд явцдаа үүлэх юм бас танилцуулга хийгээд явна. За Сэлэнгийн үйл рүүгээ явж байна. Тэгээд за манай төстэй. За таг юм байгаа учраас харуулж тийм ээ. Зам сайхан байна. Тэнгэр ханаа маань үссэн байна. Сэлэнг мөрөндөө ирээд бид нар үйлээ сайхан дүүргэсэн байгаа. За үйлүүдээс дурдах юм бол сүүн амьтад, сүүн гол, сүүн аршаан. За 9 мөнгөний икэн нарын үйлийг бол дүүргэсэн. Одоо нөө алтан дэлхийн 1000 икэгийн үйл хийх юм. Алтан дэлхийн 1000 икэгийн үйлсээр 1000-ний одоо бүгдээрээ нөө сүү тагшиндаа сүү игээд 1000-ийнхаа тоо одоо ингээ баруун гараараа баруун зүүн ингээ сүүндээ дөрөнгүүтэй их дэлхий дээр 1 2 гэдэг одоо хэрвээ 2000-тэй 9000-тэй бол 9 удаа ингээ юу тусаагаад ингээ юу сайн сэгсрээ шүү заяа. Тэгэнгээ нөө ингээ эйжентүүд тавиад нөө 1000 гэнэрийг буюу тус эжинраа дуудсан сэрээхин шүү. Сэрэн гэсэн шүү, сэрэн. Тэгэнгүүт энийхээ дараа дахиад нөө 1000-ний үлэгтэй 100 гараараа 100 гар дээр алган дээр сүү хийж байгаа 1000-ийнхаа тоогоор өргөх шүү дээ шиг тэнгэрээс сүүн зам айгаас нөө Сэлэнг икэнэр бууж ирэх юм. Икэнэр энэ дороо Сэлэнг икэнэр буюу сүүн ижинэр дээрээс сүүн зам айгаас сүүн ижинэр их дэлхийн сүүн ижинэр дороос сэрж гарч ирнэ. За тэгээд үргэлжлүүлээд ирчүүд маань Намтын тэнгэрийн 33 баатрын эцэгдийг дуудан болгож замд твдээ 33 баатрын үйл хэргийг дэлгэрүүлэх энэхүү үйлийг бол дүүргэсэн байгаа. За сүнсний их ертөнцид харын хар гэж хэлэгддэг хар ертөнцийн муу сүнснүүдийг одоо устгадаг 33 их сүүн эцэгд гэж байдгаа. За энэхүү сүүн эцэгдийг бид нар Намтын тэнгэрийн 33 эцэг тэнгэр гэж хэлдэг. Сүнсний ертөнцийг хайрлан хамгаалах үйлстэй сүнсний мөнхийн амьдралыг бүтээж өгсөн гавьяатай тэнгэрүүд юм шүү. Нөхөр хаав. Мөнхөрнө. Мөнхөрн баа. Зангид суур. Сүнстэй бүхэн сүүн эцгэд сүүн эмэгдийн сүүн үрс гэдгээ санаж орших учиртай байдаг. За тэгээд бид нар бол сүүн үрс бол мөнөөсөө мөн юм аа. За 33 баатрын одоо баатар хэмээгдэх нь бас их багаар л хэлсэн нэр байгаа. Тэгээд Намтын тэнгэрийн 33 тэнгэр 33 эцэгддээ бид нар мөргөж талархаж үйл хэргийг нь дэлгэрүүлэх учиртай. Хорвоод ирснээ зарлаж уйлан мэндэлхэд ховорхон нулимсаа унгаж үннийг хайчилж суусан тэнгэр газраа шүтэн
би